За сайн бацхан та бүхний өглөөний мэндийг хүргэе. За энэ удаагийн төсвийн өрөөний мэдээллийг яг энэ орж ирсэн байдлаар нь цааш нь дэмжих боломжгүй байна гэж үзэж байгаа. За үүнд 3 шалтгаан байна. Нэгдүгээрт нүүрсний орлого болон экспортлох биед хэмжээгээ хит өндрөөр төсөөлсөн байна. Мэдээж бид бүхэн одоо 90 сая тонн нүүрс экспортлоод за нүүрсний үн $70 байгаад хэлж байгаагаараа одоо орлогоо олж чадвал бидний хувьд ашигтай, улсын хувьд ашигтай. Хэдий тийм боловч одоо нийгмийн эдийн засгийн байдал ямар байгаа вэ? Олон улсын нөхцөл байдлыг таашгүй байгаа энэ үед улс эх орн бол одоо няхуур хандах ёстой. За хоёрдугаарт энэхүү төсвийг одоо аж ахуй нэгж ард иргэдээ ботсон төсвийн бодлоготой байна гэж харахгүй байна. Яг өнөөдрийн байдлаар энэ төсөв дээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд 1.3 их найд төгрөгийн татврын болон нийгмийн даатгалын орлого нэмэгдүүлсэн байна. За эдийн засгийн сайд болон ерөнхий сайд бол эдийн засгаа дэмжихийн тулд хувийн хвшлээ дэмжин чөлөөт эдийн засгийг дэмжнэ. Тэр дундаа одоо татврын дарамтыг аж ахуй нэгжүүдээр байлгахгүй. Цаашлаад одоо данс хааж байгаа байдлыг зогсооно гэдэг ийм зүйлийг ярьсан. Гэтэл яг өнөөдрийн байдлаар энэ орж ирж байгаа татврын орлогын болон одоо нийгмийн даатгалын орлогын нэмэгдэл нь бол буцаад аж ахуй нэгжүүдээр өндөр одоо ачаалал өгөх, за үүнээс гадна татврын байцаагч нар одоо татраа бүрдүүлэхийн тулд дансаа үргэлжлүүлэн хаах, цаашлаад одоо торгуул тавих юм нөхцөл бүхий бодлоготой орж ирсэн байна. За яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 100 гаруй мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжээс 20 гаруй мянган алдагдaltaй ажиллаж байна. За дахиад дээрэс нь 16 мянган аж ахуй нэгж татвар дээр дансаа хаалгацсан байна. Тэгэхээр одоо энэ өндөр татврын орлогыг бүрдүүлэхийн тулд дахиад эдгээр аж ахуй нэгждэр дарамт бий болно гэж харж байгаа учраас одоо энэ эрсдлийг хаах, за ам ажил хоёроо нийлүүлэх хэрэгтэй байна гэж харж байна. За 3 дугаарт нөгөө талдаа одоо төсвийн алдагдал нь өндөр орж ирж байна гэж харж байна. За хамгийн гол нь төсвийн алдагдлаа зээлээр санхүүжүүлэхээр орж ирсэн 1.4 их найдын зээл болон үнэт цаас гаргахаар орж ирж байна. Ингэснээр дахиад одоо мөнгөний бодлого чангарч дахиад аж ахуй нэгж ард иргэдээр дарамт ирэхээр ийм төсөв байна гэж харж байгаа учраас энэхүү төсвийг одоо төсвийн хүрээний мэдээллийн төвшөнд цааш нь дэмжих боломжгүй гэж харж байна. Тэгэхээр бас зарчмын хувьд санал хэлэхэд эхлээд төсвийн хүрээнийхээ мэдээллийг баталчаад цаашлаад төсөө ярилцах нь зүйтэй гэж бодож байна. Хэрэв төсвийн хүрээний мэдээлэл дээр өөрчлөлт орвол дахиад яахын төсөө бид нар яаж хэлцэх юм бэ? Тэгэхээр энэнийг бас улсын хурлын даргаас зарчмын хувьд авч хэлцгийг хүсэж байна.